Монголчуудын MJL радио 88.3 дэлгэн дээр яг одоо Эрика бит хоёртай хамт хүүхдүүдэд онтуулчаад эсвэл хүүхдүүдээсээ хол байгаа эрхэм хүндэд томчуу тань энэ үдшийн мэндийг дахин ирж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 9 сарын 26-ны өдөр баасан гарыг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 12 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Өөрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрд бэлэгтэй Токи хамтран ажиллаж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Угна Эрика, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. Үдшимэндээ. За, хэсэг хугацаанд хамраад авбуу. Тэглээ. За. Манай өнөөдрийн баасан гаргийн оройч одоо тэгээд хөл хөдөлгөөн ихтэй байгаа байлгүй дээ, тий. Өнөөдөр ер нь өнөөдрийн хорсон нэвтрүүлгээ дандаа шоуны сэдвтэй байгаад ирлээ шүү. За, томчуудын явдал нэвтрүүлгийн баасан гаргийн дугаар бол эротик кинонуудын тухай ярилцдаг, тийм ээ. За, ингээд кино жагсаалт одоо ирэмблэн гаргадаг Rotten Tomatoes шилдэг 200 эротик киноны сонирхолтой кинонуудаас онцлон хүргэж байгаа билээ. Ингээд манай өнөөдрийн эхний кино Эрика юу лээ? The Lover буюу Амраг гэдэг кино. За, энэ хүү кино маань болохоор дэлхийн кино урлагийн түүхэнд мартагчгүй мөрөө үлдээсэн уянгалаг хэрнээсээ маш их шүүмжлэлийг дагуулсан ийм бүтээл байгаа. За. Ихэнх нь ч ер нь үзсэн байхаа да энэ кино. Тийм. 1992 оны кино аахгүй юу? Манайха үзсэн байдаг бол ийм тим гээд гой авсан мэдрэмжүүдээ бас комментээр хуваалцаж болно. За. За тэгээд Францын алдар зохиолч Маргарит Дюрасын өөрийнх нь одоо намтарчилсан шинжтэй романаас сэдвлэн бүтээсэн найруулагч Жан-Жак Анно болохоор ер нь одоо киног өөрийнх нь камераараа одоо дүрсийг нь авж байгаа дүрслэл нь бол айгуу тийм уянгалаг тэрүүгээрээ алдартай уран сайхны мэдрэмж өндөртэй ийм хүн байдаг. Энэ шийсэ хийсэн зохиолч нь өөрийнхөө амьдралаас хэдүүлсэн юм уу тий? Харин тийм мэлээ. За. За тэгээд Жан-Жак Анногийн бүтээлүүд нь ер нь бол ердийн нэг хайр дурлалын түүх байдаггүй. Харин хүний сэтгэлийн гүндэх хүсэл, нийгмийн ялгаа, хувь тавилантайгаа тэмцэж байгаа тийм оролдлогоодыг харуулсан юм бүтээлүүд байдаг. За. Гол дүрт нь болохоор 19 настай Джейн Марч гээд тухайн үедээ баг анх удаага дэлгэцэнд гарч байгаа залуу жүжигчин тоглосон. Баян хятад худалдаачны дүрийг нь бол тухайн үедээ 34 настай байсан жүжигчин Тони Люн Кафай бүтээсэн. Энэ хоёр жүжигчин ер нь бол дэлгэцэн дээрээ үл мартагдах тийм романтик хослолыг бий болгож өгсөн. Найруулагч одоо яг зургийг өгсөн байна. Постэр нь гарцсан байна. Би бас энэ киног үзчихлээсэн. Би үзчихсэн. Энэ чинь бүр 2000-ад оны үед нэг үзчихсэн санагдчих. Энэ ч бас л яг тухайн үедээ нэг түрээсийн байрны чиглүү нэг энэ хоёр чинь тэгэл үз тараал байдаг кино юм биз дээ. Машины суудлын дээр хуруу муруугаа ингээл мэдрэлцээл. Анханасаа тэгж хайцаана эхэлдэг тий. Яг тий. Бас л гоё кино шүү. За, киноны үйл явдал болохоор 1929 оны үеийн одоо Вьетнамын Сайгонд өрнөдөг байгаа. Францын колонийн нөлөөнд ор тухайн үедээ Вьетнам байсан болохоор ер нь Вьетнам чинь нэг тийм олон соёл, олон давхаргын хүмүүс солилдож амьдардаг ийм онцлогтой газар. Вьетнам чинь нөгөө юу нэх гоё штэ. Кофе тэгээд багет талхна. Би юу нэг гэдэг чинь энэ яг хоолоо ярих гэж нэг угаасаа би мэдсэн чи яалтчгүй тэгээд багет тэгэл ороод ирлээ те. Тэрүүгээр алс үнэхэр гоё кофе ч гэсэн гоё. За. За манай киноны гол баатар болох 15-тай Франц охин ядуу гэрүүлээс гаралтай ээж нь уул нь ирээдүйд нь сайхан амьдрал бэлгэлж бэлтгэхийг хүсдэг байсан ч гэсэн энэ хоёрт ер нь эд хөрөнгийн болон ер нь тийм ямарч боломж байхгүйсэн. Харин охин өөрийн биеэрээ өөрийнхөө хүсэлт ачаалаар амьдралтай нүүр тулж эхэлнэ. Нэг өдөр охин 15-тай жоохон магаад. Нэг өдөр охин хөлөг онгоцны давцан дээр хятадын баян худалдаачинтай санамсаргүй таарлтна. Энэ учрал болохоор ер нь бол киноны гол зангилаа нь болж өгдөг. Анхны харцнаас эхлээл тэдний хооронд ингээд нэг нэгэндээ татагдж байгаа тийм хүчтэй таталцал бий болдог. Тухайн үедээ энэ бол ийм харилцаа хүлээн зөвшөөрөгдөхгүй бүр хориотой байсан л да. Яг тэр нэг нь Франц охин, нөгөөх нь хятад худалдаачин. Энэ хоёр чинь ингээд арьс өнгө, нийгмийн давхарга
гэр бүл гэд ер нь бол зөрчилтөө ихтэй бүгд л ер нь бол энэ хоёрын харилцааны эсрэг байдаг. Тэгэл дээ угаасаа нөгөө тухайн цаг хугацааных нь нийгмийн байдал ч гэсэн шал эсрэг байгаа шүү дээ. Вьетнамд болж байгаа мөртлөө Франц охин хятад худалдаач чинь тий. Харин тийм бас л сонирхолтой өнцөг шүү тий. За ингээд хүсэл тачаал тэднийг холбож удалгүй охин өөрийн биеэрээ анхны хайр, анхны хүсэл тачаалынхаа хаалгыг нээдэг. За энэ мөчүүд бол киноны хамгийн мартагдчихгүй хэсгүүд байдаг. Найруулагч Ан ноён эротик дүрслийг хизээч шууд тачаалын илэрхийлэл болгож үзүүлээгүй. Харин гэрлийн сүүдэр биеийн хөдөлгөөн тэр нэг камерын удаан шилжилтүүдээр дамжуулан үзэгчдэд тийм гоё хүсэл тачаалын нэг тийм аялалд хөтлөж байгаа мэт ийм өнгө сценүүд нь үргэлжлээд явж байгаа. За хамтдаа машинаар явж байхдаа айжуухнаар гар залуугийн охины гарыг хатгаж байгаа хэсэг тийм гинэн гэгээлэг армаардаг хэсгүүдийг мэдрүүлдэг. За яг энэ мөчөд охин нүдэ андаг. Тэгэхээр яг энэ нүдэ анж байгаа нь яг тэр мэдрэмжийг яг дотроо ингээ шингээж авч байгаа, биеэрээ мэдэрж байгаа энэ хэсэг бол үнэхээр хүмүүсийг бол шууд ингээ соронц мэт татдаг гинэ. Харин яг тэр хэсэг нэг романтик харагддаг шүү дээ. Харин тий. Тэгээд юу ч мэдэхгүй бяцхан охин Франц залууг одоо хятад залуу. Тий, Франц охин хятад залууг ингээд өөрөө ингээд сонирхож ингээд мөрөөдөж эхэлдэг. Анх удаага охин залуугийн нэгэн байшинд ингээд зочлоход гадаа хийдийн нөгөө гэрэлтийн өдөр байгаа ч гэсэн нөгөө нэг юм хөшигний юугаар ингээд өрөөнд дотор нэг тийм харанхуу байгаа юм шиг тэгсэн мөртлөө ингээд бүүдэр гэрэл тусч байгаа юм шиг гэрэл муутай юм орчин бүрдүүлээд залуу охины ганцхан ширхэг фалаажийг айжухнаар тайлж орон дээр хэвтүүлэхэд охин бүрэн нүцгэрдэг. За энэ хэсэг бол одоо тэр залуу нөгөө ховцын айжуухан тайлангаа биеийн халуун дулааныг нь мэдрэх мөчөд тэр охин айдас догдлол хоёрын яг тийм зэрэгцэл огтлолцолд ингээд орж байгаа тийм. Яг энэ дээр ингээд камерын өнцөг гэрлийн зөөлөн туяа ингээд бүгдийг ингээд улам гоё тийм хүчтэй мэдрүүлээд яг ингээд үзэж байгаа үзэгчдэд ингээд өөрөө тайлаад байгаа юм шиг өөрөө тайлуулаад байгаа юм шиг ийм галзуу мэдрэмж сэтгэлийг төрүүлдэг юм байна л да. Ингиж тэдний анхны дотн харилцаа намуухан гоё зөөлхөн эхэлдэг юм байна. Үнэхээр гоё тийм романтик маягтай тий. Хөвөөл ингээл би энэ айжуухан мэдрээл тэгэл тэр биений арьсны нүгсүү тий амьсгал энэ тэр яа ингээд айгуу гоё ингээд дотн мэдрүүлдэг гинэ. За охинд болохоор энэ яг анхны туршлага нь болж байгаа. Тиймээс залууг зөвдөхгүй тулд хөдөлгөөн өвдөхгүй тулд залуу тэр охиныг өвдөхгүй тулд хөдөлгөөн бүрээ тийм болгоомжтой удаан тайвнаар ингээд дасгах маягтай хийж байгаа. Туршлагатай юм шиг бас тий. Тэг болигээд гараад авчихвал тэгээд хэцүү болох гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр яг амьдралтай тийм гоё юм яваад байгаа байхгүй. Тэгээд тэр хөдөлгөөн бүр охины биеэр нь гүүгээл нэг тийм гоё мэдрэмж төрүүлж байгаа. Тэгээд тэр царай дээр нь айц өвдөлт таашаалгаар бүр ингээд яг царайн дээр нь ингээд шууд ингээд тодордог. Яа ингээл хүслийнхаа тэр оргил руу ингээл айжмаар ингээл ойртол ингээл байгааг нэлтгэн энэ 15 та охин өөрөө бас нэг гоё үзэсгэлэнтэй охин байх үстэй тий. Аюу царилэг охин тий. Дэвсгэр аяа тавьчихж байгаа наа. Би амар мэдэрч байгаа үстэй чам. Яг тавиал хилж явах чинь тавьсан үстэй. Тавьчихсан ч гэх шиг. За тэгээд манай гол баатрууд маань дараагийнхаа уулзалтаар за яг л нэг тийм удаан уулзаагүй хуучны амрагууд уулзж байгаа юм шиг ингээ нэг юм амар халуун дотн галзуу ориглон мөр тийм байдлаар уулздаг. Тэгэхээр чи анхны уулзалт бол үнэхээр аль алинд нь гүн сэтгэл гэсэн үг. Яг зөв. Охин хаалгаар орж ирмэгц шууд ингээ залуугийн гараас атгаад тэгэл нөгөө хоёр чинь ингээ тийм айгу тийм галзуу бие биендээ тэмүүлсэн байдалтай тий. Догшин юм шиг тий. Тэгж үнсэлцэж эхэлнэ. Яа. Энэ удаад анхны шүн шиг тийм зөөлөн болгоомжтой өнгө айс бол байхгүй, гардаггүй. Харин хоёр талаасаа бүр ингээд бүх хүсэл тачаал нь нэгэн зэрэг асаж тачаадсан, ирч хүчтэй бүр ингээд нэгнийгээ хүссэн, тэмүүлсэн. Ийм уулзалт болж хувирдаг. Тэгэхээр шал хоёр өөр одоо тэр хоёрын одоо сексиг бол үнэхээр шал хоёр өөр өнцгөөс харуулж байгаа шүү дээ. Эхнийх нь болохоор зөөлхөн байсан, дараагийнх нь. За тэгээ ер нь дараагийн уулзалтууд нь бол улам бүр халуухан, ориглон болж эхэлнэ. Яг зөв. Эхэндээ залуугийн удирдлага доор ер нь бол залуу нь өөрөө туршлагатай учраас охиныгоо одоо хэрхэн таашаал өгөхөө удирдахжсэн бол
охин одоо өөрөө явандаа нөхцөл байдлыг гартаа авч заримдаа өөрөө дээр нь гардаг ч юм уу тий ингээд санаачлагтай болж эхэлдэг. Энэ охин өөрөө амар тийм төрөлхийн нэг тийм гал халуун байгаа өстэй тий. Аяг тийм сексиг ирэлхийлэгч охин байгаа байхгүй тий. Харин тийм онцгой байгаа байхгүй. за ингээд тэдний хайрын мөчүүд нь улам бүрл илүү тачаангуй дүрлэлтсэн хүчтэй болж олон янзын байрлалаар бие биенээ мэдэрч эхэлнэ. Охин бол энэ мөчөд ер нь бол жинхэнэ эмэгтэй болон хувирсан байдаг. Яг зөв. Дараагийн уулзалтууд мэдээж халуухан болж эхэлнэ. Ер нь бол уулзах тусмаа харилцаа нь улам илүү тачаангуу дотн болоод олон янзын байрлалаар бүх юмыг туршиж үзэн шүү дээ. тийм бие биенээ ингээд шинээр нээж байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг авдаг. Одоо энэ хоёр бол галзуурж байгаа байхгүй юу? Амьдрал дээр ч гэсэндээ тий. Үнэхээр тийм сексийн зохицолтойгоо таарах юм бол улаан галзуу юмнууд л байна үстэй. Уулзаж учрахгүй бол байж ядаал уулзсан гутлаа бүр салж ядаал тий. Яг л тийм орчин л орчиж байгаа байхгүй тий. За ингээд гэвч энэ хайр дурлал кинон дээр энэ арматаг дотн харилцаа удаан үргэлжсэнгүй. Худалдаачин залуу их нэртэй болж хурмаа хийнэ. Харин охин яасан? 15 наснд анхны хайртайгаа учирсан ч эцэст нь хөрх өөрийнхөө замыг л хөөх ёстой болсон. Энэ бол амьдралын гашуун үнэн болж бас хүмүүст хүрч байгаа байхгүй тий. Харамсалтай нь. Тэдний харилцаа бол эхнээсээ л төгсгөлтөө гэдгийг хоёулаа маш сайн мэдчихсэн ч гэсэн сэрэл мэдрэмжээ одоо үнэхээр дийлж чадаагүй. Тэр нэртэй тэр одоо гоё мэдрэмжэндээ захирагдаад үг дуугүй ингээл өнгөрсөө одоо хаана очиж дуусах тэр цаг хүртэл зүгээр л идэлцээл уралцаал байж ийл гэсэн байж байгаа байхгүй тий. Ингээд богинохон хугацааны хайр нь үрдийн дурсамжил болж үлддэг. Ингээд киноны хамгийн гоё онцгой зүйл бол хоёр хүний тийм эротик холбоо биш. Харин тухайн цаг үеийн нөгөө нийгмийн ялгааг харуулад энэ сонин хоорондоо юм хизээч эзэлсэж болохгүй энэ нийгэм донд харин хүмүүсийн харьцаа ийм галзуугаар ингэж эзэлсэж болдго юм гэдгийг бас харуулсан. Франц охин ба хятад залуугийн харилцаа нь колоничлалын үеийн арьс өнгө, эдийн засгийн ялгаа, нийгмийн одоо тийм боловсрол, зааг ялгааг ил тод тийм харуулж өгсөн зоригтой. Тэгээд эндээс ингээ харахаар хайр уг нь бүхнийг давж гарна гэж боддог. Тэг бид нар ер нь бол тийм шүү дээ. Уг нь бол гэсэн ч тэгэл энэ бодит амьдрал дээр ингээд нийгмийн ялгаа, хил хязгаар одоо хил соёлын ялгаа гихнээс болоод ингээд салж байгаа байхгүй. Тий яриа. Одоо жишээ нь энэ кино биш. Яг бодит амьдрал байлаа гэж бодоход энэ хоёрт ирээдүй байна уу? Хэцүү байгаа байхгүй тий. Франц охиныг дагуулад хятад руугаа орыг хилд авч чадахгүй. Харин тийм. Уягдаад Вьетнамда байя. Яаж ч болохгүй. Үнэхээр чинь энэ хоёр салхам тодорхой хүний амьдрал яг л ийм л байх юм да тий. Одоо магадгүй эхнэрээс салаад буцаж гүйж ирэл гал халуунаар инглээ гэхэд ямар ч ирээдүй бас л байхгүй тий. Эхнэрээ бас давхар гомдохын нэмэр болчихж байгаа. Харин тийм. Тэр л дуусах ёстой цагтаа яг дуусчихсан ийм төгсгөлтэй байгаа байхгүй. Энэ кинон олон улсад нээлттэй ихтэй ихээгийн шуугинд тарьсан. За зарим нь эротик кино урлагийн оргил гэж үнэлж ийсэн. Зарим нь болохоор хит цадгаа. Тийм хүүхдийн насны дүрийг ашигласан гэдэг маань одоо хүүхдийг бас энэ байдал татан орцуулж байгаа юм шиг гэдэг утгаараа шүүмжлэгдэж ийсэн байна. Харин яг тэгнэ тэгнэ. Ер нь бол яг энэ чиглэлээр бол нэг шүүмжлэлт дагуулах шинжтэй л дээ тий. Тэр нөө зохиолч нөгөө Маргарет Дюрас байгаа шүү дээ. Өөрийнхөө амьдралаас идвэлсэн зохиол гэдэг. Өөрөө ч найруулганд нь сэтгэл дундуур байснаас илэрхийлсэн гэдэг. Гэлээ гэд энэ киноны уран сайхны дүрслэл энэ камерын хөдөлгөөн жүжигчдийн энэ үнэхээр гоё дүр бүтээж байгаа энэ тоглолтууд нь олон улсын кино шүүмжлэгтээс асар өндөр тийм сайн үнэлгээ авсан. Ийм үзүүлэлтэй кино. Харин үнэлгээ нь сайн юм билээ шүү дээ. IMDb дээр 6.9 оноотой байгаа байхгүй юу? Тэнгүүдээ Rotten Tomatoes дээр 72% үнэлгээтэй гэдэг чинь ер нь бол бас сайн кино шүү. Тийм. Сайн д орлого байх уу? Тийм. Үзэгчдийн одоо ихэнх нь болохоор энэ киноны тэр уянгалаг хэсгүүд биш үү? Эротик хэсгүүд. Тэрийг нь бол маш их магтсан. Гэхдээ зарим нь болохоор хитрхийн удаан хэмнэлтэй гэж бас шүүмжилсэн юм байна. Удаан хэмнэлтэй. Тий. Гялтнууд өгөх гэдээс юм шүү. Гэхдээ энэ кино бол өөр ямар ч элдв бензин юу том үйл явдал экшн байхгүй тий. Байхгүй. Нэг намуухан ингээд яваад идэв тийм бас хямдхан хийсэн кино ч юм шиг тий. Тэгсэн мөртлөө айгуу тийм өгүүлэмж нь айгуу тийм асар том орон зайтай тий. Би бол тэгж бодож байгаа. За тэгээ энэ кино явахтай ингээд хичнээн их маргаан дагуулсан байсан ч гэсэн ер нь бол их гоё сайхан мөнхийн бүтээл болж өгсөн.
Зөвхөн бие махбодын таашаал биш, хайр, гуниг, за тэгээ нөгөө нийгмийн ялгаа, хувь тавилангийн одоо эсэргүүцэл гэдгийг бүгдийг ингээд нийлбэр болгоод ойлголцсон ийм кино байгаа. Гэтэ энэ одоо яг зөв кинон дээрээс нь зүгээр хоёлаа жаашин зүгээр жоо төсөөлөө бодоход энэ Франц охин бол одоо 15 та. За магадгүй энэ 1 жил шахуу зууралдлаа гэж бодоод амьдрал дээр ч юм уу те. 16-д 17 та охин. Өөрийгөө өстө бүрэн мэдрээд гарч байгаа эмэгтэй хүн болж байгаа байхгүй те. Тэгэхээр чинь нэхэд дахиад эр хүнтэй харьцаа, хандлага, эр хүнээс авах таашаал, өөрийгөө би юун дээр нь яаж мэдэрсэн бэлээ гэдэг бүгдийг мэдэрчихсэн те. Тийм эмэгтэй болон үлдсэн юм гэдэг. Тэгээ энэ хоёр чинь юу яа штэ. Яг одоо орчин үед ч юм уу тий. Бүх зүйл ийм нээлттэй болсон үед учирсан бол нэг асуудалгүй л байсан баг л та. Энд чинь тэгээ тухайн үед 1929 он гэдэг чинь. Тий. Одоо бол зүгээр яг энэ охины насан дээр л асуудал үүсэх баг. Тийм бах та тийм нэрээ. 5 гэдэг чинь. Бусдаар бол энэ кино хийх хэрэггүйсэн байна гэж. За сая бит хоёр бяцхан охин болон том залуугийн тухай нэгэн алдартай киног ярьлаа тий. Харин одоо эсрэгээрээ бяцхан хүү болон том бүсгүй тухай энэ бүр чиг алдартай киног ярилцсан. За энэ киног одоо манайх одоо бараг л багцаалдж байгаа бахал та. Ингээд яг дахин нэг дурсан. Энэ кино бол мэдээж Италийн кино урлагийн нэгэн мартагдчихгүй сор бүтээл болох Малена юм аа. Яста алдартай кино шүү дээ. Тэ. Үнэхээр сэнсацтай гоё кино шүү дээ. Маленагийн их ч үнэхээр гоё тий. Тэр нэг хувцас тайлдаг хэсэг дээр бол зүгээр пүү. Супер тий. Дуусаа. Одоогоор ч тест гоё хүн байгаа шүү дээ. Тий. Одоогоор ч. Моника Беллуччи ч охинтой хамт ахуулсан зургаас охин нэстэ яг л кинон дээр тоглож байсан үгтийн бүр айгүй адилхан юм л шүү. Моника Беллуччи яалчгүй л одоо тийм гоё бүсгүүчүүдтэй бид нар нэг цаг үед бас хүүхэд байхасаа мэдрээл одоо ингээл нэг цаг үед хамт амьдчлаа шүү те тааралдаг болохоос ш. Таарлтнаа гэж байгаа. Чи яг энэ киноных нь гол дүрийн хүн шиг гүдэг байсан бах та гэх. Гүөхсэн бах та. Яа найруулагч одоо манай хоёрын хоёрын л гэж байна. Нөгөө хоёрын яг учирдаг хэсэг дээр зогсоочихсан зургийг тавьсан байх шүү. Тийм ээ. За 2000 оны найруулагч Жузеппе Торнатерогийн бүтээл гол дүрд Италийн буюу дэлхийн дур улам жүжигчин Моника Беллуччи тоглосон кино юм аа. Энэ кино бол ердөө нэгэн зүгээр нэг байдгал хайр дурлалын түүх биш, харин өсвөр насны хүүгийн нүдээр харсан хүсэл тачаал, эмэгтэй хүний гоо сайхан те. Мөн атаархал, нийгмийн ялгаа, за яг кинон дээр өрнөж байгаа тэр тухайн дайны хүнд цаг үеийн харгас хатууг яг олон сэдвийг нэг дор хөндсөн ийм зэрэгцүүлсэн сор бүтээл. Энэ бол өстой юун дээр нэрээстэй үнэлгээ өндөртэй байдаг баха тий. IMDb дээр ч юм уу. Өстой гоё кино шүү. Тийм. Яг ингээд үйл явдлын үед 1940-од онд дэлхийн 2 дугаар дайны үеийн Сицилид, Италид те өрнөж байгаа юм л та. Дөнгөж 13 настай Рената хүү нэг өдөр тосгоныхоо гудамжаар алхаж байгаа. Зүгээр л алхаж буй гоо згслэн харна тий. Яа, тэр алхаж байгаа нь одоо шууд нүдэнд харагдчих. Тий. Тэгэл ингээд нөгөө хүүхд чинь ингээл гүүгээл дуугаа унаал ингээл амдаж ахиж хараад ахиж давхиад амдаж хараад. Энэ бол яг нэг тийм гоё өсвөр үеийн хүүхдийн шохоорхол тэр гоо сайханд эр хүний нүд тэгж татагдаж илээж балаарч байгааг л харуулж байгаа юм тий. Яг үнэ. Одоо бид нар ч нөгөө хүүхэд байхдаа оюутан байхдаа гоё ихч гоё охин харах юм бол автобуснаас автобус дамжаал дагаал ингээл буухтан буучи гэл. Тэгдэгээс нөө хараал ингээл нэг юм орохоор нь хажуугаар нь явж ахиж харж бараал тэгж байгаа л за яв гэл ингээл явдаг байсан шүү дээ. Тэр чи энэ эмэгтэй өмнө бүсгүй хүний гоо сайхан гэдэг чинь бид нар халдахын аргагүй л дээ. Гэхдээ л эрэгтэй хүнийг сайхны өмнө харц буруугүй эргэж харна гэдэг бол зүгээр л ихний алхам байхгүй. Дагаж явна, амдаж тосож харна, ахаад нэг зөрж үзмээр санагдана. Магадгүй цаг хугацааг товолчих юм бол өдөр болгон яг тэр маршрутан дээр нь зүгээр нэг ганцхан удаа зөрж өнгөрөхийн төлөө өдөржингөө хүлээдэг ч юм уу ингээл эмэгтэй хүний гоо сайхан бол ирчүүдийг бол тэнэг болгоно шүү дээ бас. Харин зүгээр харьцаа дотносоод эхлэхийн цагт л дараагийн асуудал гэхээс биш халдахын аргагүй тийм гоё ихэмсэг гоо сайхны илэрхийлэл болж байгаа байхгүй юу манай Маленач.
Одоо тэгээд яг тэр нэг хүү ингээд дахин очиж хараад идэв штэ. Урд нь гараал дахиж хараад яг тэгэл алхаж яхад нь бүр айгүй үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй маш их хэмсэг алхадаг тийм. Амар их юмсэг. Тэгээд зөрж өнгөрсөн хүн болгон хараал, эргэж хараал. Тий. Тэгээд тэр нөгөө алдарт зураг байдаг шүү дээ. Одоо энэ тэнд ресторан байдаг. Баг бүгд тамхи хасааж өгч байгаа шүү дээ. Тий. Тэр бол үнэхээр алдартай. Тэгээд тэр дундуур налхан бол гөгшин, залуу, ажилтай, ажилгүй, гуйлагчин, сэхэтэн бүгд ингээ хардаг тий. Тэгээд тэр энэ эсцэн бол зүгээр киноны л юу болохоос яг амьдрал дээр бол эмэгтэй хүний гоо сайхан тэнд яваад байгаа байхгүй тий. Хэн байх нь шүү. Зүгээр гоо сайхны өмнө ирчүүд яаж эргүү болж байгааг л харуулж байгаа. Үнэхээр гоё цай магаад унгааж мунгаацсан ч яаж байгаа шиг тий. За ингээд энэ бос тосгон бол хамгийн сайхан бүсгүй. Тосгоны хамгийн сайхан бүсгүй Малена байла. Тэр гоо үзсэн бол. Нөхөр нь бол фронтод явчихсан байдаг тий. Эхнэр нь явсан байдаг. Эхнэр нь хүлээж байгаа мэд тийм дүр шүү дээ. Тийм. Ингээд Малена маань ганцаараа үлдээд тосгоныхны харц балиар одоо харцгаан хил ам гэж монголчууд ярьдаг тийм. Яг Болсон болоогүй ховчив сенсац шууганд ингээл нэрвүүлж байгаа юм да зайлвал. Ингээд хүүгийн хувьд бол Малена бол хүслийнх нь оргил мөрөөдлийнх нь ганц эмэгтэй. Үнэхээр л одоо дэлхийн ганц гоо үзэсгэлэн болж хувирж байгаа тийм. Харин тосгоныхны хувьд болохоор атаархлынхын шалтгаан хүүхнүүд нь нөхрүүд нь ингээд гөлрөө зог тусаад ингээд эхнэрүүд нь яавч зүгээр өнгөрөхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөхөртөө биш нөхөртөө гаргасан уура Малена руу гаргаж байгаа байхгүй юу? Харин тэр нөгөө ядж тэр тосгоных нь ерөөсөө нэг ч олигтой юм байдаггүй тий. Хүүхнүүд нь бүгдээрээ л нэг тийм навсаасан хүмүүс байдаг үстэй. Малена ч тэгч хажууд нь үнэхээр гоё хүмүүс. Тий. Тэгэл ерөнхийдөө энэ кино миний хувьд авсан юм. Эмэгтэй хүн хэдий сайхан байна. Хэдий гоё үзэсгэлэнтэй байна. Тэр хэрээрээ ирчүүдийн нүдний хорыг татаж, сэтгэлийн хорыг татдаг. Хүүхнүүдийн хил амны хорыг өөртөө татаж байгаа байхгүй. Харин тийм ээ. Тэрийг бол үнэхээр тод харуулсан. Хүн өөрөө буруугүй байж болно. Гэтэл өөрлөм чиглэсэн тэр нэг балиар яриа сүулдэ үнэн мэт болоод тий. Айгуу тийм хүний амьдралаар эмэгтэй хүний гоо сайхан тэр хүсэл мөрөөдлийг бол шууд унтарч байгаа байхгүй. Аимшигтай шүү. За тэгээ Маленагийн дүрд болохоор Моника Беллуччи тоглосон. За гоо үзэсгэлэн нь киноны уур амьсгал сэдвийг ер нь бүхэлд нь авч явдаг ийм бүтээл байгаа. Эмэгтэй хүний гоо сайхан ямар гайхамшигтай ч гэсэн нийгмийн хүлээс хүмүүсийн харалган сэтгэлгээний өмнө яаж эмзэгхэн байж болдгийг ер нь бол харуулсан дүр байгаа. Гол дүрийн хүүд нь болохоор Ренатод Жозефа Солфаро тоглосон өсвөр насныхны хүсэл мөрөөдөл нууцхан шунал анхны дурлалын тийм цэвэр ахуй мэдрэмжийг тэр анхны дурлалыг хорхол анхны хайр гэд тэрийг бол аюу хөөрхөн гаргадаг тий. За тэгээ Рената ч өдөр болгон л Маленагаас харцаа салгаж чадахгүй. Тий штэ. Нөгөө нэг гэртээ гар хангалах хийж байгаа. Тий. Баригдаж баригдаад өстой нэрээ. Маленаг л бодоод идэгтэй алхаж явааг нь нүдэндээ харж төсөөлж байгаад. Тий штэ. Тэгэл Маленаг өдөр болгон гудамжаар алхахыг нь дагаж хараад өрөөнөөс нь очиж сэмхэн харна. Тэрэнд нас нэг жижиг нүх гаргацсан байшин дээр нь тий. Тэрнгээр нь очиж хараад идэг. Тэгэл нууцхан дотроо хүсээл тэр гар хангалга хийж байгаа нэг аавда нэг суран бүстүүлээд баларсан тий. Маленаг хаашаач явсан тосгоныхны одоо нүдэнд нь өртөж ирчүүдийн хүслийн бай эмэгтэйчүүдийн атаархлын шалтгаан болоод ер нь бол Маленагийн хувьд бас хэцүү байдаг шүү. Тэгсэн чинь удаач нөгөө нөхрийнхээ тухай мэдээ ирдэг шүү. Фронтод ам өргөцсөн гэдэг цуу гараад тэгээ тосгоныхын чинь бүр ер нь бол илт гадуурхаад эхэлдэг. Маленагийн хувьд болохоор угаасаа хоол хүнс байхгүй, мөнгөгүй болсон, үнэхээр гачигдaltaй амьдарч исэн болохоор амьд үлдэхийн тулд баян ирчүүдийн дэргэд харагдах болсон. Тэгээд гингүүт бүр ч их хүмүүсийн дургуцлыг хүргээд ад үзэгдэж эхэлдэг штэ. Гэтэ тэр нэг үсээ тайраад юу яаж гарч ирдэ штэ. Тий. Үсээ тайраад улаан өнгөтэй болгож будаад. Тэгээд гой хувцлаад. Тэгээд тий. Тамхи хасаалгадаг гоо. Тэгэж шууд тэгэж алхаж ирээл гудамжинд суугаал тамхи цүнхнээсээ тамхи гаргаал амдаа зовсон чинь бүгд сараг. Зипонуудаа гаргаж ирээл. Тий. Тэр хэсэг бол үнэхээр гал. Яг энэ хэсгийг нөгөө юу яатсан шүү дээ. Жоо хөнгөн гоё хөгжилтэй байдлаар single ladies
3 дээр гардаг байлаа. Тий. Жүжигчин дэлгөөнийг яг ингээд ягаал нөгөө Монголын одоо сор болсон гэх юм уу да олонний танил ингээд ирэх мөр бүгдээрээ тэнд тоглолцсон. Яг энэ Малинагийн сценийг ингээд монголчууд төсөөлж байгаа хийдэг тий. Яг тийгдэг. Тэн дээр ч ярина өстой нэр бүх залуучуудыг явж тоглолцсон байдэн шүү. Тий. За тэгээд одоо энэ Малина чинь тэгээд юу яадаг штэ сэмэрхэн нэг талах малах илсэн чихэр аавна гэл тий. Би танд мөнгийг нь төлж чадахгүй гэл хүмүүстэй улзангууд. За. Нөгөө залуучууд чинь зүгээр мөнгө төгрөх хэрэггүй гэл тэгэл гэрт нь ирж хоноол яваад идэх тий. Тэр болгоныг нь манай Рената хүү хараад харж байгаа тий. Бараг л бүртгэл хараал уйлал зүгээр гачин болдог штэ хөрх юм. Бараг л нэрэ бүтэн бүртгэл хийдэг баха. За тэгээд Рената аав нэг сүрхий бас тий. Яг нөгөө гар хангалах хийгээд байгааг нь мэдэнгүү тий. Шууд нөгөө юуны газар гэдэг үлээ. Бие үнэлэгч байдаг газар. Эмсийн уриалан. Тэнд дагуулж очиод хүүгээ анхны шүнийг нүдэлдэг үстэй. Тийш. Тэр аав нас их хоншортэй тий. За тэгээд Малина ч нугасаа нөгөө ирчүүдтэй уулзч эхэлсэн. Сүүлдээ нөгөө нэг бүдүүн профессор илүү байдаг штэ. Эхнэр нь ирж бүрстэ бөөн хил ам болдог. Зодоод өстэй нөхөр мөхрийг зодоод бөө юм болдог. Тэгээд сүүлдээ Малина ч нөгөө герман цэргүүдтэй уулзч эхэлдэг тий. Тий. Тэр нь бол бүр үнэхээр одоо тосгоны хүүхнүүд залуучууд бүгдээрнгийнх нь дургуцлыг их хөдлөгдөг л дөө. Тэр хамгийн хүнд хэсэг бол тосгоных нь тэр чигээрээ Малинараа дайраад шууд гаргаж ирээд годомжинд чирж авчираад эвгүй хэсэг тий. Тийм тэгээ үсийг нь хайжлаад зодож мотоод амар доромжилдог. Тэгээ тэгсэн чинь ирчүүд нь зүгээр л хараа зогсоод тий. Хүүхнүүд нь нийлж байгаа задаад ирлэгсэн чинь ирчүүд нь яд чадахгүй харж зогсоод амар тий. Тийм тэгээ үсийг нарыг халзан болгоцсон. Тэгээл тэгэхэд нөгөө үснийхээ ингээ юуг барьцсан, хувцс нь урагтцсан. Хөх мөхн гарцсан. Цус мус гараад тэгээд үснийхээ нөгөө хайжлуулсан хэсгээ ингээ барьснаа эргэжтэйчүүд рүү гэж орилдог тий. Бүр цөхөрцөн. Йоо тэрээс бас зүрх шимширмэр шүү. Тэрэн дээр тэр нэг тосгоны тэр хүүхнүүдийн тэр харцтай авир мавир тэр бүр яг үзье үн тий. Йоо. За тэгээ энэ бол ер нь гоо сайхан эмгтээлэг байх одоо эмгтээлэг байдлыг одоо шүтгийн зэрэгцээгээр хардтал татаархлаас болж хэрхэн байхгүй болгож устгаж доромжилж болдгийг хэвээр маш тод том руу харуулсан гэсэн шүү. За энэ кино тэгээд нээлттэй ихтэй маш олон маргаан дагуулсан юм байна. Зарим нь нэг эмгтэй хүнийг буруутгасан эмзэг байдлыг ашиглаад байна те. Ийм ашигласан мэдрэмжийг хүмүүст өгдөг ийм бүтээл боллоо гэдгсэн чинь зарим нь болохоор эмгтэй хүнийг гоо сайхныг эмгэнэл талаас нь нийгмийн хүлээсийг хамгийн одоо тод томрунаар харуулсан. Эмгэнэлт мөртлөө тэнд гоо сайхан байгаад байдаг тий. Бас нэг сонио үнцэг үстэй тий. Тийм шүү дээ. Энэ талаас нь үнэхээр гоё тийм тод харуулж чадсан бүтээл гэж харддаг юм байна. Яг зүгээр Rotten Tomatoes дээр 49%, IMDb дээр 7.4 үнэлгээтэй авсан ч кино шүүмжлэгчид Моника Беллуччигийн дөрв бүтээлийг нь уран сайхны бол үнэхээр ориглоно гэж үнэлдэг юм байна. Ер нь яг энэ киногоор бол Моника Беллуччи бүр одоо тийм шүү дээ. Бүх хүн таньдаг болсон баг шүү дээ тий. Малина гэхэд л шууд Моника Беллуччиг гэхэд Малина гэнэ. Бүр нэг тийм ихэр болчихсон тий. Тэр нэг юу яадаг тий. Тэгж доромжлуулчаад сэмэрхэн галтэргийн цаваа яваад өгдөг тий. Малина чинь. Тэгээ тэрийг нь Рената хүү харсан мэдэн штэ. Хамгийн сүлд нь галтэргийн цаваа явсан ингээл гуниглал хайр нь яваад гисэн чинь. Тэгсэн чинь удаачгүй хэсэг хугацааны дараа нөхрийгээ сугатаад буцаад эргээд ирдэг тий. Тэгсэн чинь бүгдээрээ амар хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Шокрол тий. Тий нөхөртөөгөө буцаад ирэнгүүт бүгд хүндэтгэлтэй ханддаг байхгүй юу? Хүнийг тэгж амар ялгуурлаж байгаа. Тэгэхээр яг эмэгтэй хүн ганцаараа биш хоёулаа байж ижил эр хүний харагдаж байгаа байхгүй тий. Тий эр хүний нөмөр нөлөг тэнд хэрэгтэй гэдгийг харуулж. За энэ эротик киноны өнгө аястайч гисэн яг шууд биш. Уянгалаг дүрслэлээрээ онцлог. Ренатагийн нөгөө манай Рената хүүгийн нүдээр харахад Малина бол үнэхээр хүслийнх нь оргид хүүхэд насныхаа цэвэр ариун мөрөөдлөөр Малинаг харж байгаач гэлээ гэсэн нөгөө төсөөлөл зүүд те. Тэгээ нууцхан дээр нөгөө нэг ухаан хүсэл тачаалын галыг дүрлзүүлээл. Тэгээ яг нөгөө Ирата хэсэг дээр нөгөө төсөөл дотор Малина орж ирдэ штэ.
Тэгэл өөрийнхөө төсөөл дотор нэг Маленагийн бүх хувцсыг нь тайлал. Яг нүцгнээр нь ингээл хараал. Тэгээд баг зэрэг ингээл илж үзэж юмзээл ёо энэ хацтай бацаашаа тий. Тэ нүцгнээр нь харж мараа дээр нь илж милж үзсэн тэр Хацтай. Усан жоохч яриг гэж. Чи бүр хатархад үхлээ юу? Харин дараагийн хэсгүүдэд Рената Маленаг байнга нууцаар ажиглаж идэг. Маленагийн төгс төгөлдөр бие хааг нь шүтэн биширдэг. За энэ мөчүүд бол тэр хүүгийн нүдээр ирчүүдэд эмэгтэй хүний гоо сайхныг догдлуулан ингээ харуулдаг. Яг энэ хэсэг байгаамаа. Тэр Маленагийн тэр нүцгэлээд ингээл хөхмөх гарч яана тэр бол тий. Усанд ордог хэсэг өө. Дуус. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад. За тэгье. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрд бэлэгтэй Токио хамтарч ажиллаж байна. Токиогоор зогсоолын төлбөрөө төлөх болгонд он тусдал бэлэгтэй болсон юм байна. За. Энэ Токио аппликейшн чи юу нэг амар идэв шүү дээ. Зогсоолын мөнгө төлөхөд Яадаг гэлээ нэрээ? Аппликейшн нэрээ нөө машиныхаа дугаарыг оруулаад бүртгэжтэй. Тэгээд тэгэнгүүт Токио аппликейшнаар төлбөрөө төлөх боломжтой зогсоолууд руу ороод оронгууд шууд нөгөө машиныг өөрчлөөд уншчихсан байх нь тий. Тийм уншсан байж тийм. Тэгэл машины чин дугаар яг орж байгаа хэсэг нь цаг минуттайгаа зураг нь орсон байдаг. Тэгээ гарах болохоор төлбөр нь шууд аппликейшнээр гараад ирэхээр нь оршин суугч орж байгаа, барилга орж байгаа юм шиг л орж гараад байгаа юм шиг тийм. Тэгсэн мөртлөө тэнд нь төлбөр нь тооцогдоод ингээл явж яадаг. Өөрчлөөд бүртгүүлсэн. Харин тийм нөгөө M-банк арена чинь яг ийм юу Токиогоор төлдөг байхгүй юу? Тэгээ тэнгууд амар байд энэ сакс үзэл бүгдээрээ гарахт чинь бүх машинууд гарах гал овооролдол тий тэр дунд чинь зарим хүмүүс төлбөрөө төлөх гээд айгүй уддаг байхгүй юу? Тийм шүү дээ. Гарах гэж айгүй ойлцолдог. Тэгэхэд тэр хооронд чинь шууд Токиогийнхэн чинь ийм QR-ыг нас барьцсан явж идэв. Энэгээр төлөөрөө гэд би болохоор нөгөө аппликейшнээрээ бүртгүүлсэн учраас очрол гарах гээд очролж явахдаа шууд онлайнаар төлчөөл гар явчихдаг. Уус айгуу давуу талтай юм. Амар идэг байхгүй тийм байна. За тэгээ ямар бэлэгнүүд байна вэ гэхээр зогсоолын төлбөрөөс 10% шууд хөнгөлүүлэх эрх, дата эрх байна, power bank түрээслэх эрх, за топ моторст хямдралтай үйлчлүүлэх гэсэн ийм эрхүүдээс сонгож авах боломжтой байна. За тэгээ мөн дээрэс нь Петровс, Сод Монгол, M-Oil, Eco-Oil зэрэг шатхуун түүхэх станцаар үйлчлүүлэхдээ Токио кредитээ ашиглаад төлбөрөө бас зээлээр төлөх боломжтой. За. Амар байгаа. Тийм биш тий. Наач их боломж юм байна. Тэгээ Токио аппликейшныхаа зогсоолын төлбөр гэсэн үйлчлэгээ рүү ороод дарж ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За баярлалаа. Зогсоолын төлбөрөө Токиогоор төлөх бүрд бэлэгтэй Токио хамтарч ажиллаа. Баярлалаа. За нэвтрүүлэгтээ оръё. Тэгээ Маленагийн хувьд болохоор энэ олны зөвхөн Малена кино чинь зөвхөн энэ хүүгийн тийм анхны дурлалын түүх бол биш л дээ тий. Тийм шүү дээ. Айгүй олон үнцэг оруулж байгаа шүү дээ. Үзэгчдийн хувьд болохоор эмэгтэй хүний үнэн дүртөрх хайрлагдаж, хүсэгдэж, сүулдэ гадуурхагдж, дарамтлуулж байгаа тийм нийгмийн хохирогчийн дүрийг бол гаргаж ирсэн. За тэгээ киноны гол дүрийн хүүгийн одоо Ренатогийн ишлэл үг нэлээд алдартай үг болж үлдсэн юм байна. Би түүнийг харахад 13 настай байсан. Цаг хугацаа улиран одож энэ хугацаанд би олон бүсгүйтэй ойр дотно байсан. Тэд бүгд л надаас чи намайг дурсах уу гэж асуудаг. Би тэдэнд тийм ээ дурсах болно гэж хариулдаг байв. Гэвч миний цорын ганц хизээч мартахгүй бүсгүй бол надаас үүнийг хизээч асууж байгаагүй Малена билээ гэж дурсан өгүүлсэн. Тэр үг нь ер нь бол нэлээд алдартай ишлэл үг болж үлдсэн юм байна. Тэгээ штэ одоо амьдралынхаа туршид учирсан бүсгүй болгоноос ганц сор соднон л Малена байгаа штэ тий. За Малена киноны тухай яриага өндөрлөхийн өмнө штэ. Зарим нэг сонирхолтой баримтыг нь онцлоо явлаа. За энэ юу вэ гэхээр киноны зохиолч өөрийн бүтээлдээ үндэслэн энэ киног үнэлэхдээ нэгэн ёжтойч нэг ухаалаг үг хэлсэн байдаг гинэ. За ямар үг юм бэ? Юу гэж хэлсэн бэ гэхээр ухаантай хүн энэ киног үзээд эмэгтэй хүн ямар эмзэг оршихуй болохыг ойлгоно. Хайртай эмэгтэйгээ бусдаас хамгаалж хайрлаж инэрхгүй бол яаж алддгийг бас ухааруулна. Харин тэнэгүүд бол Моника Беллучиг шүнжин зүүдэлж л хонох байх гэд инээж исэн гинэ. Нэрээ би яг энийг нээж хэлчихсэн гээ урд нь нэрээ сонссон юм шиг санагдаад явчлаа шүү. Тийм байна. Ямар ч тач Моника Беллучиг л шүнжин зүүдэлж хонох байх гэсэн энэ хэсгийг нь бол санаад байна. Тэгэхээр нэрэлстэй гоё хэлсэн байна тий. Тий яриа. Эмэгтэй хүнийг хайрлуул хайрл.
Хамгаалсан шиг хамгаал. А тэр үгүй гэвэл алдна. Тэ хүн болгоны нүдийг соромзон мэд сэтгэлийг соромзон мэд татаа явж байгаа энэ эмэгтэйгээ хайрлал чадахгүй бол дараагийнх нь бэлэн байдэн шүү гэсэн сануулга ухааруулга тийм байна. Нөгөө нэг жоох ухаангүй хүмүүс Мониканыг үзэх юм бол Моника билүүжээ дурлаад зүгээр зүүдэл чонхоос чаашгүй. Сайхан бүсгүй шүү гэдлөө мөмийг нь бододлоо. Нөгөө Ренатагийн дүрээд бодох гэдэг шүү дээ. Харин тийх гээд байна тий. За энэ киноны хамгийн алдартай хэсэг бол тосгоныхон Малианыгийн араас гудамжинд даган алхаж ирчүүд нь ээлжиж тамхийг асааж өгөхөр улаар нь тэмүүлдэг тэр дүр зураг. Яахын аргагүй тий. За энэ мөч бол зөвхөн киноны биш. Бүр дэлхийн кино урлагийн бэлэг тэмдэг болж үлдсэн гинэ. Энэ тэгэхээр ямар гоё шийдэл байсан юм бэ те. Тэр хэсэг бол үнэхээр гайхалтай шүү. Тий. За ингээ баримтаар тэр чинь бол ер нь бол Малена чинь нөхөр нь нас орсон гэд аав нь нас ороод тий. Тэгээд эн чинь ямар ч орлого мөнгөгүй болчаал анх гарч ирж байгаа дүр төрхөн шүү дээ. Тий шүү дээ. Гэтэ тэр улаан үстэй бүрстэ үнэн гайхамшигтай үзэсгэлэнтэй харагддаг тий. Тэр тэгэл кино найруулагч нэг гэж бас үнэхээр агуу тархитлагатай хүмүүс байгаа шүү тий. Харин тий. За баримтаар нь хэлэхэд байна шүү дээ. Кинонд Рената хүүгийн дүрийг бүтээж байгаа жүжигчин яг зураг авалттай үед 16 настай байсан гинэ. 13 дахь хүүгийн дүрийг бүтээсэн шүү дээ тий. Харин Моника Беллуччигийн бол тухайн үедээ 36 настай байсан. Зохиолд дүрслэгдэг Малена 27 настайгаар гардаг гинэ. Ер нь бол юу тэгж харагдахгүй юм шүү дээ. Эднэр чинь залуухан л харагддаг шүү дээ. Яг насан дээрээ тогтсон юм шиг 13 та 27 та 27 та л харагдаж байгаа шүү дээ. Энэ ялгаач киног улам тийм домог мэт гой сонирхолтой тийм болгож өгсөн гинэ. Тийм байна. За ингээд Малена бол зөвхөн нэгэн гоо үзэсгэлэнтэй эмэгтэй түүх биш. Энэ бол хүсэллийн догтлол, нийгмийн харгас шүүлт, эмэгтэй хүний эмзэг оршихуй бас гоо сайхан түүний хажуугаар атаархал, хардталт те ус хонзон нийгмийн ялгуурлын тухай үнэн түүхийг өгүүлсэн юм сор бүтээл юм аа. Үнэхээр сор бүтээл шүү. Хөтлөгч гэрлээ шинэ жилээр энэ дүрээр өөрийгөө нэг өөрчилсөн шүү гинэ. Гоё тийм юм бах та. За үнэ ястай газтай золиг шүү. Одоо ч тэр хүү том ир болчихсон байгаа. Болчихсон. Би тэгж үлээгээд ярьж байгаа ах та. Тэгээ шүү дээ. Яг тэгж байгаа тий. Одоо эн чинь хэдэн оны кино лээ? 2000 лөө. Хэдэн оных лээ? Тэгэхээр ч одоо тэр үед 16 та байсан хүү гэхээр чинь за 2000 он гэж бодъё л доо. Тэгсэн чинь 16 та байсан гэхээр чи одоо бол тий 2000 оных. Тий. 2000 онд 16 та байсан хөхт заяа. Тэгэхээр чи одоо бүр 50 болсон юм шүү баг. 2000 онд 16 байсан яг 40 тэ юм уу баг? Тийм байна тий. Тийм байна. 40 гэж яваа нөхөр байх. Манай миллениал их юм биш дээ. Тэгэхээр чи одоо Моника Беллуччитай энэ кинонд би ингэж тоглож исэн гэж өөрөө ч бахархах бах мэддэг нэгэн ч тэр хүнийг бол атаархах бах тий. Атаархаж үү. Одоо бидний үеийн залуу шүү дээ. Атаархаад байна тий. Чиний барыг шил татах гэдэг шүү дээ. Ерөн түрүүн болол. Шил татаж нүдний шил хагарчаал сууж байна. Манай сонсогч дээр битсэн байна энэ. Угнаахын шилэн татлаа бүр. Нэр юм бодогдсон гоё кинодоо л гэж юм. Тэ энэ ч яг Малена гэдэл онцолж эмэгтэй хүн дээр яриад байгаа болохоос биш. Яг ингээд нөгөө нийгмийн амьдрал кино дотроо ороод ингээд яг уншаад анзаараад явах юм бол энэ бас л айхтар амьдралтай кино тий. Эмэгтэй хүн яаж их хэсэг бардам харагдаж байгаа. Үгүй тэгээд айгүй яг амьдралын асуудал толгод эмэгтэй хүний тэр гоо сайхан яаж нуруу онжин талхны төлөө тий хоолны төлөө. Тий. Би надад тэр хэсэг үзэхээр амар хэцүү байдаг ш нөгөө. Яг годомжинд харахад ингээд юу нэг хүний нөө цүнхнээс нэг юм авч амсаад талах билүү. Талах тэгээ сахар махар тэгснэ. Би одоо мөнгө нэг чадахгүй гэж зүгээр хатагтай би танд хүргээд өгье гэд тэгэл гэрлүүн орчиж байгаа хөө. Тэр хэсэг амар хэцүү байсан. Хүрх юм үлсөд ямар сайндал гэх өвдөө тий. Тэгэхээр ч одоо тэр хүнд амьдрах ганц гарцсан үлхэн гоо үзэсгэлэн би хаа болчихж байгаа байхгүй. Харин тий. Аав нь бол мундаг хүн байсан шүү дээ тий. Профессор байсан билүү? Нас орчдөг. Тийм байдаг лөө. Тэгдэг баха нас орчдөг ш нөхөр нь одоо юу яцсан бэ? Бурхан болсон гэд мэдээ ирсэй дараа нь
аав нас тэгчдэг шүү дээ. Тэгээд ганцаар үлдчихсэн. Сүүлд ир нөгөө нөхөртөөгөө хамтаа ингээл ирдэг шүү дээ. Тийм, тэр хэсэг гоё тийм. Чин химсэг орж ирдэг шүү дээ. Тийм нөхөр нэг гаргу болсон байдаг тий. Тэр яг нөхөр нь мөн байгаад тосхоныхын нөхрийг таниад тэгээд хүндэлж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм тэгвэл шууд нөгөө урд нь үзэхгүй байсан ер нь тоож дуурдгүй байсан хүмүүс чи бүгд малгайгаа аваад мэдлээл тий. Тэгэхээр чи одоо киноноос цааш нь үргэлжлүүлээ бодох юм бол Маленагийн 90 үе эхэлж байгаа байхгүй тий. Хинийн хэмбэг нь мэдсэн. Ирчүүдийн ч мэдсэн, эмэгтэйчүүдийн ч мэдсэн. Энэ тосгонд одоо би эдгээр намайг яах юм гэл тий. Айгүй бардам их хэсэг орж ирж байгаа тий. Одоо гоё. Тасархаа шүү бас л. Моника Беллучи яаж ингэж гоё хөшрөхгүй ийм гоёор байгаад идэг байна. Энэ нөгөө залуу чинь нөгөө нэг Рената тоглосон хүү чинь ийм том залуу болсон. За. Яг энэ царай дүрхэнд хിവэрээ айхтар нүд хөмсөхтэй залуу болсон тийм шүү дээ. хിവэр ихэж одоо бас наач өвтлөг байнт байна. Харин тийм айхтар нүд хөмсөх болсон том нүдтэй том хамартай залуу байна. 84 онд төрсөн юм байна. Тийм бах. Нэг ганц нэг хиндүү ч юм уу те тэгээд яг үеийн залууч байгаад байл та. Тал залуу. Манай үеийнхнээс ер нь хамгийн азтай хүнээр тодорж байгаа ш наача. Чи бүр энэ киног ярихад энэ нэвтрүүлгийн туршид татархлаа шүү. Тэгээ Моника Беллучигийн тоглосон кинонод гоё бас. Үнэхээр гоё шүү те. Үнэхээр гоё. Гоё идэг. За манай сонсогчид бас зөндөө олон гоё комментод бичсэн байна. Бумагийн сонсогч нийгмийн амьдрал эмэгтэй хүний эмзэг мэдрэмтгий зан бардам зан нь яаж нугарч хугарч байгааг харуулсан. Ер нь л юм бодогдуулсан кино доо гэд бичсэн байна. Тийм. Яг зөв. Яг л ингээд олж хараа тэр үнцгийг олж мэдрий гэвэл бас л хүнд мэдрэмж авахаарч юм байгаа шүү те. Хоёлаа энэ дараагийнхаа киног дараа 7 хоногт ярив тийм ээ. Юу тэгээ. Тийм дахиад нэг кино угаасаа. Нэг кино үлдээлээ манайхаа тэгээд сая нэвтрүүлгийн цаг болчихсон болохоор ингээд үлдээлээ Малена кинон дээр бас онцолж ярьсаар байгаад нэвтрүүлгийн цагийг дуусгалаа. Дараагийн баасан гаргаар угаасаа эротик кинонуудыг ярих болохоор манайхан бас энэ кино гэж бас санал болгож бас болох юм шүү те. Энэ кино гоё задарч ярьж өгөөч. Энэ кино ийм гоё киноч гэдэг юм уу. Ингийн бол бас бид нар таны саналаар бас бусдадтайгаа хуваалцаж мэдээлээ бас мэдлэг яаж бас нэмэх юм уу те гоё мэдрэмж таашаадаг бас чихээрээ сонсох юм билүү те. Тий. Угаасаа урдны нөө нэвтрүүлгүүдийн бас Маленаг оруулах юм уу гэдээ асуугаад байсан тэгээд. За. Ер нь бол асуугаадсэн би тэгээ зохиолчтой бас хэлсэн. Боломжилсан. Тэгвэл хүсэлтийн хариу явж байгаа юм биш нэг хүний те. Харин тий. Тийм байх нь. За ингээд 22 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг үрээ те. Томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдөр баасан гаригийн үдэш болж байна. Одоо удахгүй 23 цаг болж байна. Инхээр үдшиг сайхан өнгөрүүлээд Бямбан нэм гаригийнхаа амралтыг ая тухта сайхан өнгөрүүлээрэ манайхаа. Эх 7 хоногийн даваа гаригийн ажлын өдрийнхөө оройныхоо ферээр иргэн уулзцгаая. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Токи ап зогсоолын төлбөрөө Токигоор төлөх бүрд бэлэгтэй авираатайгаар Токи хамтарч ажилласан баярлалаа. За энэ сайхан таатай үдшиг хамт үдсэн Эрикада бас баярлалаа. Баярлалаа. Найруулагч Өнөр баяртай баярлалаа. За мөн бит хоёртойгоо хамт байсан гой комментоор сонирхолтой мэдээлэл өгч явуулсан нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3. За баярлалаа. За баярлалаа.